Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Монголын улаан загалмаа нийгэмлэгээс бэлтгэн та бүхэндээ хүргэдэг эрүүл мэндийн анхны тусламжийн зөвлөгөө мэдээллийн Амиа агшин булангийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарт Баянзүрх дүүргийн ахлах арга зүйч мастер багш Гэрэлмаа өргөдөн оролцоод байгаамаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Урдчин ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр бид бүхэн өнөөдөр та бүхэндээ шин төрсөн нярайн асаргаа совилгаа мөн түүнчлэн хөхөөр хэрхэн яаж зөв хооллох юм бэ? Хөхөөр хооллохын ашиг тусын талаар дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээллийг бэлтгэн хүргэх болно. За тэгэхээр шин төрсөн нярай гэж өөрөө юу юм бэ? Ямар онцлогтой юм бэ? Энэ талаар хоёулаа яриагаа эхлэе гэж бодож байна. За зүйтэй баярлалаа. Тэгэхээр эхийн хөвлөгөөс дөнгөж төрөөд энэ амьдрал дасан зохицох гэж байгаа. Тэр хөөхөт маань одоо шин төрсөн няраа гэж үзэж болно. Тэгээд ерөнхийдөө шин төрсөн хөөхтөд эхний одоо 3 хоног бол одоо эрт үеийн няраа буюу нэлээд анхаарал тавих цаг хугацаа байж идэг. Энэ утгаараа гэр бүлийн гишүүд ч гэсэн бүгд энэ сайхан шинэ хүнийг одоо эрүүл сарвал өсөж өндөөж эрүүл Монгол хүн болж төлөвшөхт нь нэлээд үүрэг оролтоо хүн болгон дор дорно хариуцлагатай хандах хэрэгтэй, нэлээд бэлтгэлээ хангасан байх хэрэгтэй болж таардаг байна. Энээс үүдээд шин төрсөн нэрийн хувьд чухам юуг илүү чухалчилж анхаарах ёстой вэ тийм ээ? Одоо хооллолтын хувьд, асаргаа сувилгааны хувьд, одоо орон гэрийн тав тухын хувьд тий орчин нөхцөлийн эрүүл одоо зан байдлын талаар санаа тавих олон өвчин зүйлүүд гарч ирдэг байна. За тэгвэл шин төрсөн нярайн асаргаан сувилгааг ерөнхийд нь дүгнээд хэлбэл ямар зүйлүүдээр голчлон анхаарах хэрэгтэй юм болов уу? За ер нь бол одоо хүн юм болохоор хамгийн чухал зүйл хооллолт байгаа. Тэгэхээр шин төрсөн тэр няраа маань эхийн сүгээр хооллох нь хамгийн оновчтой, хамгийн одоо зөв хооллолт байж таардаг. Яагаад тэгэхээр эхийн сүг гэдэг нь өөрөөс байглаас одоо заяагдсан хоол хүнс нь байж байгаа. Тийм болохоор бид нар эхийн сүг орлуулах өөр зүйлүүдийг сонголт хийх нэг шаардлагагүй гэж хэлэх нь байна. Яагаад тэгэхээр эхийн сүг мань өөрийн одоо бүтэц бүрэлдэхүүн агуулмж нь тухайн хүүхдийнхээ одоо эрүүл мэндэд хамгийн одоо сонголт сайн байх, амин дэмээр баялаг, эрд суйцаар ариун тийм агуулмжтай байж идэг. Тэгэхээр төрснөөс хойш ер нь хамгийн багадаа л 30 минутын зайд амлуулж амжуул их чухал гэж үздэг. За бүр багадаа л одоо их л хугацаа орлоо ихтэй цаг орчим хугацаа тий. Ер нь 30 минутаас 1 цагийн дотор хүүхдийг даруйхан амлуулах нь зүүн хэрэгшүүл гэж ингэж их чухалчилж хэлэх байдаг. Нөгөөдөгөр ерөөсөө эхийн одоо уурга гэдэг маань төрснөөс хойш 24 цагийн дотор бүрэлдэж байгаа. 24-өөс 30 мг-ийн орчим тэр сүг хэлж байгаа. Энэ сүг маань өөрөө нэлээд өтгөн, шаргуулдан өнгөтэй тийм уурга байж идэг. Тийм болохоор эхний одоо сүг ерөөсөө асгаж болохгүй шүү. Энэ маань ерөөсөө хориотой хүүхдийн мэнд дархлааг тогтоох, хүүхдийг хамгаалах бүх одоо амин чухал зүйлүүдийг бид нар одоо санаа тавьж хамгаалах ёстой. Хүүхдэд нь амлуулах ёстой гэж бүр захих хэрэгтэй байж идэг. За нөгөөтэйгөр 12 цагийн дотор ээж хүүхэд хоёрыг хоёулангийн эмчийн үзлэгт хамруулсан байх хэрэгтэй. Шин төрсөн хүүхэд маань одоо орчин нөхцөлдөө дасан зохицохын тулд одоо ямар ч одоо байдлууд илэрч болох учраас даруйхан эмчийн үзлэгт хамруулах нь зүйтэй гэж ингэж зөвлөх байна. Нөгөөтэйгөр яг хооллох үед, хөхөр хооллох үед ямар горимуудыг чухалчилж баримтлах уу? Дээрэс нь яг сувилгааны хувьд юуг анхаарах уу? Орчин нөхцөлийн хувьд ямар байх вэ гэдэг ингээд ялгаж одоо тусдад нь зөвлөхөд бас асуудлууд байна л да. Шин нярайн сувилгаа асаргааны тухайд. За ер нь бол хүүхэд маань өөрөө нэгэнт өөр орчинд одоо мэдлж байгаа болохоор бид нар хамгийн одоо дулаан, таатай тийм нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр аль болох тийм одоо хуурай орчинд байх хэрэгтэй. Гэрийн орчин нөхцөл маань нэлээд тийм цэвэрхэн байх хэрэгтэй. Дээрээс нь хүүхдийг нэлээд тийм зөөлөн, аядуу байдлаар хандаж одоо асар суулгах шаардлагатай болдог байгаа. Энээс үүдээд ер нь хамгийн түрүүн хүүхдэд бид нар чинь гараараа хурж байгаа тийм ээ. Тэгэхээр гарыг маш сайн савандаж угаасан байх хэрэгтэй. Дээрээс нь хучлаг одоо даавуугийн хуурай дөө тэгээд зөөлөн ийм байдлаар бэлдэх хэрэгтэй. Тэгээд их хүүхд хоёрын хамт байх хугацааг бид нар нэлээд сайн бодолцох хэрэгтэй гэж хэлэх гээд байгаа. Яагаад тэгэхээр ээж маань хүүхдтэйгээ арьсаараа аль болох илүү удаан хугацаанд
хүрэлцэж байна. Тэр хэмжээгээр бие биендээ одоо хайр одоо халамжаа шингээх, хүртээх, бие бинийгээ хүлээж авах, харилцан ойлголцох тийм байдлуудыг илүү хурдан хугацаанд одоо бий болгож чаднаа гэж ингэж хэлэх байгаа. Тэгээд мөн ялгаагүй гэр бүлийн одоо ах дүү аав гэд бусад гишүүд маань өөрсдөө бас энэ дээр нэлээд оролцоотой байх хэрэгтэй болж байгаа. Хэдийн үед нь бид нар одоо хуурайлах билээ тий. Ямар одоо зүйлүүдийг бэлэн гарын дор байлгачих хэвээр хин одоо юугийн төр өөрчилж бэлдсэн байх хэвээр гэл ингээл юмнууд гарч ирнэ л дээ. Тэгэхээр ээжийн унтаж амрах нөхцөлдөж гэсэн бас боломж олгох хэрэгтэй. Өөрөө цэцлэгаандаа одоо салхивчаа нээж цэвэрлэгээ хэдийд нь яаж хийж амжсан байх хэвээр хэдийн хугацаанд хүүхдүүд унтдаг билээ, сэрдэг билээ. Бүх зүйлд нь хүн болгон санаа тавих хэрэгтэй болчихж байгаа. За мөн нөгөөтгөр одоо тэр хөхөр хооллох тэр илүү чухалчилж бас нэмж хэлэх зүйлүүд байж байна л да. Энд юу гэхээр хөхний сүү гэдэг маань өөрөө маш одоо найрлах, зөгцсөн, өөр ингэсэн дулаантай хүүхдэд одоо ямар нэг асуудалгүйгээр шингэх болцоотой ийм хоол хүнс байж идэг. Тэгэхээр тэрнийг ямар нэг зүйлээр орлуулах боломжгүй гэдэг бол дахиж одоо лавшруулж хэлэх байна. Дээрээс нь хөхний сүгээр хоол одоо амлж хооллож байж чадсан хүүхэд мань өөрөө нэлээд эрүүл чирэг өсөх магадлал нь өндөр байдаг. Тэр хэмжээгээр эрүүл хүүхдийн маань оюун санаа, бие бэлдарч гисэн харьцангуй чирэг одоо сайн байх боломжтой. За дээрэс нь хүүхэд маань өөрөө нөгөө өвчлөмтгий бус янз бүрийн тийм дархлаас бол байхгүй гэсэн үг л дээ. Одоо ханаад шүүхнөх өрөх магадлал одоо бага бага ийм боломжууд нь хязгаарлагддаг тийм ээ. Тэгээд мөн хүүхэд маань нэгэнт одоо хангалттай хүссэн үедээ өөрөө цадатлаа бүр хүүхдэд нэг юм ихтэйгээ тоглоод нөгөө хөх цацсныхаа дараагаар хүүхд чинь бүр өөрөө сүүгээрээ тоглоод эргэж гуйлгадаг ч юм ингээд тийм байдлуудыг үүсгдэг тийм ээ. Тэгэхээр яг тийм сэтгэл ханамжтай болох хүртэл нь ээж нь хүүхдээ одоо хүссэн үедээ хөхөлж чаддаг байхыг бас ээж нарт нь давхар зөвлөж хэлмээр байгаа юм. Дээрэс нь ээж нар одоо ямар нэг ажлын нөхцөл байдлаас ч болдго юм уу хүүхдүүдээсээ бас хөндөө байх тохиолдлууд байна л да тий. Тэгэхээр байнга одоо хөхөр хооллож хөвшсөн хүүхэд бол аль болох ээжтэйгээ байх магадлал нь өндөр байгаад байдаг. Тэгэхээс өөр нэмэгдэл хоол энэ төрд орсон хүүхдүүд бол тэр болгон ээжийнхэн дэргэд байгаад цаг хугацаа бас бага хомс байж таардаг байхгүй юу? Нөгөөдөгөр дуу чимээ одоо хүний гаргаж болох бүх тэр зан үйлүүдийг хүүхэд минь хүлээж авч яадаг тэр орчинд. Тэгэхээр ээжийнхээ дууг сонсоод орчин тойронд анхаарлаа хандуулах тийм ээ. Өөрийнхөө байдлыг одоо илэрхийлэх бүх зүйлүүд нь яг нь их хүүхэд хоёрын харилцаанаас хамааралтай байдаг болохоор хөхөр хооллон гэдэг нь тэр хамаарлыг тэр харилцааг илүү ойр дотн болгож чаддаг ийм зүйл байж байгаа. Тэгэхээр таны ярианаас би ингэж ойлголоо л да шин төрсөн яриа гэдэг бол тий дөнгөж гадаад ертөнцид эхийн хөвлөгөөс гарч ирж байгаа асаргаа савилгааны шаардлагатай хүн байдгаа. Тийм учраас тухайн их гэлтгүүгээр гэр бүлийн гишүүд хүн болгон анхаарал халамжийг хүүхдэд төдийгүй дөнгөж нэралчгаад байгаа ихэд бас үзүүлэх шаардлагатай. Тэ хүн болгоны үүрэг оролцоо гишүүн гэр бүлийн гишүүн хүн болгоны үүрэг оролцоо чухал юм байдгийн байх шүү гэж нэгдүгээр тайлглаа. Хоёрдугаарт нь бол хөхөр хооллохын ашиг тус тийм ээ. Тэгэхээр хөхөр тухайн хүүхдээ нярайгаа цадтал нь хөссөн үед нь хөхөөл гэсэн бас зарчим байд юм байна. Энэ дээрийг тодорхой тоо дурдгийвэл ер нь бол эхийн хөвлөгөөс төрснөөс хойш 6 сарын дотор бол зайлшгүй одоо хөхөр хооллож ах хэрэгтэй. Болж игэл нэмэгдэл хоолт ижил одоо аль болох хэрэглэхгүй. Ер нь бол хэрэглэхгүй байх нь зүүнхэр эхний 6 сард. За 6-аас 12 сарын хооронд гэх юм бол яг боломж байвал баг багаар тийм ээ тохирсон найрлагатай амин дэмэр баяжмал нэмэлт одоо хоолыг бас бэлдэж зохих зорилтоор нь эд суцар баялаг зүйлүүдээр одоо бэлдээд баг багаар өдөрт бор хоолнтой. Тэгэхдээ ерөөсө хөхний тэр хөр хооллох тоогоо бол багасгах шаардлагагүй. Зүгээр ажлын шаардлагаар нөхцөл байдлаас хамаарат ийм сонголт байхыг бол үгүйсэхгүй. Гэхдээ ер нь бол хүүхдийг хөхөр хооллоно гэдэг маань болж игэл 2 нас хүртэл нь хүссэн хэмжээнд нь хооллох шаардлагатай. Энэ нь угаасаа хүүхдийн өөрийнх нь эрүүл энх өссөн боожгот нь хамгийн тулгуур хүчин зүйл болж явж идэг байна.
За 6-аас 12 сарын хооронд бол баг зэрэгээр нэмэгдэх хоолнд дасгаж байгаа бол 12 сараас дээшээ буюу 1 нас хүрлээ ойндоо хүрсэн хөлт гэж ярьдаг ч бид нар. 1 наснда хүрснээс хойшоо бол бид нар яг өдөр 5 удаагаар тэр нэмэгдэл хоолыг бол өгчөж болно. Тэгээд 2 нас хүртлээ багасгасаар тийм ээ айжмаар одоо шилжүүлэх боломжтой. Тэгэхээс ер нь хүүхдэд одоо хөхнөөс гарах гэж байгаа ийм зүйлийг шууд орлуулж хэрэглэж байгаа ч гэдэг юм уу. Ийм зохиомлоор бид нар хүнс бэлтэж хэрэглэх нь бол хамгийн одоо учир дутагдaltaй зүйл. Яагаад тэгэхээр хөхнөөс өмнө өөрөө мэмнээс шууд хүүхдийн амд очдог болохоор ямар нэг тийм гадны халдвар дамжих боломжгүй. Тийм болохоор хүүхдийн одоо нэг эзний суулгалт өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Дээрээс нь хитрхи хүйтэн хоолч гэдэг юм, хитрхи халуунч гэдэг юм, хитрхи хуурай зүйлч гэдэг юм те. Ийм зүйлүүдийг өгөхгүй байгаа бид нар яг нөгөө шаардлагын хэмжээнд бүрэн гүйцэтгэн хайрлагатай зүйлээ авч байгаа болохоор хоолны хордлогоо сэргийлэх боломжтой. Ийм зүйлүүд байдаг болохоор болж игэл ер нь хөхний хоолыг л эхний ээлжинд санал болгох гэдэг. За тэгэхээр шин төрсөн нярайн аюултай шинжүүд гэж байдаг аа тий. Дараах аюултай шинжүүд илэрвэл эмнэлэгт яаралтай хандараа гэд та дурдчихсэн. Энэ талаараа Няраа хүүхдийн одоо бас нэг онцлог нь одоо хямрах магадлал их өндөр. Яагаад тэгэл тэр мань өөрөө өөр орчин нөхцөл дасан зохицож одоо амьдралд хөлөө олж байгаа. Өөрийнхөө амьдрах гэж одоо дасан зохицох гэж хичээж байгаа хүн байгаа тийм ээ. Тийм болохоор бидний одоо анхаарал суларснаас болдог ч юм уу. Одоо хооллолтоос болоод эрүүл ахуйн нөхцөл бүрдээг өгөөс болоод янз бүрийн хүндрэлүүд бол гарна. Энэ нь юу байдаг вэ гэхээр одоо магадгүй өндөр температураар халуурч болно. Арьс салс нь улайж болно. Тийм ээ. Одоо жишээ нь нэрээ хөлтөд бол төлхөө тохиолддог зүйл арьсны өнгө шаргалдаг тий. Нүдний шаргалтуу байдаг. Нүдний зовх нь улайж хавддаг. За тэгээд хамар нь битүүрдэг. Чихэн нь өвддөг. За тэгээд дээрэс нь бас нэг онцлог нь юу гэхээр нөгөө хүү маш амархан бохирдох магадлалтай эвгүй үнэртэй болдог ч юм уу тийм ээ. Улаагаад шүү тэр нь хүрээгээ тэлж хавддаг. Дамаа нь бүр халдварладаг бусдаа. Ийм хүндрэлүүд гарч болдог. Тийм болохоор таталт өгж болно хүүхдэд нэраа насан дээр. Тийм болохоор эмчид аль даруйхан л хурдан хугацаанд хандаж зөвлөгөө шаардлагатай эмчилгээнд авах хэрэгтэй байдаг. Тэгэхээр хамгийн гол нь хүүхдэд маш сайн анзаарч байгаараа, анхаарч байгаараа одоо ийм зүйлүүд ажиглагдах вэ гэдэг зүйлийг л ээжийн дэргэд тусалж байгаа хүмүүс анзаарч ах ёстой л гэдгийг хэлэх гэж байгаа. За тэгвэл Монголын улаан загалмай нийгэмлэг яг шин төрсөн нярайн асаргаа сувилгаа энэ хөхөр хооллохын ашиг тусын талаар ер нь яагаад заавал орж ажиллаж байгаа юм бэ? Эдгээр мэдээллийг яагаад ард иргэдэд өгөхийг илүү их зорддог юм бол энэ тал дээр. За Монголын улаан загалмай нийгэмлэгийн одоо эрүүл мэндийн анхны тусламжийн хөтөлбөрийн хүрээнд олон нийтэд тулгуурласан эрүүл мэндийн анхны тусламж гэдэг юм төслийг хэрэгжүүлдэг байна. Тэгэхээр энэ төслийн хүрээнд сайн дурын ажилтнууд бэлтгэгдэж ажилладаг. Орон нутагт. Эрүүл мэндийн сайн дурын ажилтнууд. За тэгэхээр энэ сайн дурын ажилтнууд маань ерөнхийдөө олон нийтийн дунд, ард иргэдийн дунд ахуйн нөхцөлд нэн шаардлагатай байдаг эрүүл мэндийн мэдээллүүдийг түлхүү хүргэдэг ийм үүрэгтэй хүмүүс байгаа. Тэгэхээр одоо энэ хөхөр хооллох, нэрэн асаргаа сувилгаа, нэрэн хооллолт гэх мэт өнөөдрийн бидний дунд яригдж байгаа сэдвүүд маань өөрөө бас манай тэр сайн дурын ажилтнуудын одоо гэрээ эргэлтийн явцад тухайн одоо ээжид, хүүхдэд, өрх гэрт, гэр бүлд хүргэдэг үндсэн мэдээллүүдийн нэг хэсэг байхгүй юу. Тийм болохоор сайн дурын ажилтнууд мэдээж одоо дөнгөж төрсэн шинэ ээжүүд байж болно тийм ээ. Магадгүй тэр эргэлтээр очиж байгаа айлд маань жоохон хэм бах гэр бүлийн гишүүд маань үнэхээр амьдралын боломж нөхцөл тийм хангалуун хүмүүс байгаад тахвгүй юу. Дээрээс нь бид нар бас аль болох зорилттой бүлэгээс сонгож авч байгаа хүмүүс маань амьдралын хувьд бас хүндрэлтэй одоо аль болох бусдын дэмжлэг шаардлагатай тийм хүмүүсийг эргэж тойрдог байгаа л да. Тэгэхээр эднэрт өгөх зөвлөгөөнүүд маань нэлээд өргөн хүрээтэй байж таардаг. Дээрээс нь тухайн хүний өөрийнх нь суур мэдлэгэн дээр тулгуурлаж мэдээллийг нь одоо баяжуулж, чанаржуулж бас зөв мэдлэгийг олгох тал дээр анхаардаг учраас бид нар энэ талын одоо үйл ажиллагаанд зайлшгүй оролцдог. Өнөөдрийн дугаарт маань орогдсон ирж бид бүхэн шин төрсөн нярайн асаргаа сувилгаа мөн түнчлэн хөхөр хооллохын ашиг тусын талаар дэлгэрэнгүй зөвлөгөө мэдээллийг хүргэсэн баян зүрх дүүргийн ахлах арга зүйн гэрэлмаа танд баярлалаа илэрхийлье.
Манай өнөөдрийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.